болж ирж байгаа. 20 настай бүсгүй л. За даанч кино бол үнэхээр амжилт олоогүй, үнэхээр муу үнэлгээтэй кино болсон. 5 үнэлгээг ч авч чадаагүй юм кино. Үнэхээр фейлцсэн гэж хэлж байна. За энэ хүү киноны найруулагчаар Кристофер Кин гэдэг найруулагч ажилласан байлээ. За энэ найруулагчийн одоо хийсэн мундаг бүтээл гэж бол байхгүй. За сэтгэл тоногчсон сайн бүтээлийг бол би мэдэхгүй юм байлээ. Яг хэд хэдэн телевизэн сериал кинонд бол ажиллаж исэн юм найруулагч байлээ. За ингээд бол ерөнхийдөө Karate Kid франчайзны хэсэгтээ зогссон. Jackie Chan энэ төсөлд орж ирэх хүртэл зогссон. За жүжигч Will Smith-ийн эзэмшлийн All Blue Entertainment гэж байдаг. За энэ entertainment Karate Kid франчайзын эрхийг худалдан аваад Jackie Chan-тай хамтран уг төслийг үргэлжлүүлж каратег ерөнхийдөө кунфугаар сольж 2010 онд цоо шин өнгө төрөх шинжилсэн найруулгатайгаар эргээ авчирсан. За мэдээж гол дүрд Will Smith-ийн хүү Jada Smith төрсөн. За зөгшин өнгөтэй эцтхүү хоёрын холшил бол үнэн тасархаа байсан. Үнэхээр сонин содон байсан те. Үүнээс өмнө яг оргил цаг шиг гэх юм уу те. Tucker Jackie Chan хоёрын холшил нэг хідэн хийгдлээтэй те. Үнэхээр бас сонин байж чадсан шүү дээ. Тухайн үед яг тэр шиг Smith болон Jackie Chan-ы холшил бас их сонирхолтой байж чадсан. За Jackie Chan бол муу кино хийн гэж байхгүй шүү дээ. Яг мэдээж фестивалийн кино хийдэг жүжигч бол Jackie Chan угаасаа биш. Гэхдээ үнэхээр сонирхолтой кинонуудыг бол хийдэг. Тиймдээж хүндэтгэл